Зам тээврийн яамны байранд архитан согтурч өс хонсон өвөрлсөн сэтлэр зодож балбаж харгас хэрцгээр хүний амь хөнөөсөн махвал гэж итгээдийн шүүхрэл 5 удаа хойшлогдлоо. Энэ бол яхарахгүй дээрээс нэг гар орж ирээд байна гэсэн үг л дээ. Ноён уулын шүүхрэлийг жишээ нь яг ийм процессор 40-оос 5 удаа хойшлуулж байсан рекорд байгаа. Энэ алуурчны шүүхрэл хэд хүрэхийг одоогоор таашгүй. Хамгийн ноцтой нь энэ этгээдэд 8 хаан жилийн ял төлөвлөсөн гэх ба хэрв махвал давж заалдвал ахиад ч хөнгөрүүлэх боломжтой гэсэн байна. Юу гэсэн үг вэ? Уг хэрэг нь эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлээр зүүлчлэгдсэн ба тэнд зааснаар 8-аас 15 жил хүртэл хорих ялаар шийтгэнэ гэж заасан байна. Гэтэл хамгийн доод хэмжээнд нь тулган ял төлөвлөөд бүр ахиад ч хөнгөрүүлэх боломжтой гэж байна. Үүнээс харуул махвал тун удахгүй шоронгоос гараад ирэх нэлтэй. Жирийн нэг эргэн хүний амьд хүрсэн бол бүх насаараа хоригддог. Жир бус хүн бол тэгс ингэсгээд гараад ирдэг байж болох уу?